Нэгдүгээрт Антарктик. Дэлхийн хамгийн хүйтэн газар Антарктик юм а. Тэнд зуны дундаж температур нь хасах 30 хэм байхад өвөл нь хасах 60 хэм хүрдэг байна. Хоёрдугаарт Америкийн нэгдсэн улс Аляск мужи. Аляскад хасах 62.2 хэм хүрдэг бөгөөд 9 сар хамгийн хүйтэн температуртай байдаг байна. Гуравдугаарт Канада. Канадад хамгийн хүйтэн нь хасах 63 хэм хүрдэг. Жил бүр цасан хувьчлага нь хэдэн зуун метрт хүрдэг. Тухайлбал Квебекэд 337 см юм а. Заримдаа хасах 45 хэмтэй мөсөн салхи салхилдаг байна. Дөрөвдүгээрт Орос. Өргөн удам газар нутгаас хамаарч Орос орны уур амьсгал янз бүр байдаг. Гэхдээ мөнхийн мөсдөлг нь Оросын газар нутгийн 65%-ийг эзэлдэг. Хамгийн хүйтэн нь 1924 оны үйл хасах 71.2 хэмт хүрч байжээ. Тавдугаарт Гренланд. Гренландын арал нь мөсөн бүрхүүлээр хучигдсан байдаг. Антарктидын адилаар нарны гэрлийг шингээлгүй ойлгодог. Өвөлдөө хасах 40 хэм хүрдэг байна. Зурдугаарт Эстон. Эстонд 1940 оны 1-р сард хасах 43.5 хэмт хүрчээ. Хамгийн хүйтэн сар нь 2-р сард дунджаар хасах 3.3 хэм, арал дээр хасах 7.4 хэм хүрдэг байна. 7-дугаарт Финланд. Финланд улсын дундаж температур нь нутгийн өмнөд хэсэгт хасах 6 градус, Лапландд хасах 14 хэм байдаг. Нутгийн хойд хэсэгт туйлын шөнө болдог ба энэ нь 2 сар үргэлжилдэг. 1999 онд хасах 51.5 хэм хүрсэн байна. 8-д Казахстан. Агаарын температур 1-р сард дунджаар хасах 19 хэм хүрдэг бөгөөд эрсдэс уур амьсгалтай. Өвөлдөө бага цастай хүйтэн температур нь Павлодорт хасах 58 хэмт хүрч байсан. 9-р Исланд. Хамгийн хүйтэн температур нь хасах 40 хэм юм а. 10-р байранд харин нийслэл Улаанбаатар хот оржээ. Улаанбаатар нь дэлхийн хамгийн хүйтэн өвөл болдог нийслэл. Хүйтэн сар нь 1-р сар өвөлдөө хасах 25-аас хасах 35 хэм хүрдэг.